Оройн дөрөв үзэгчтэй Хорон телевиз 7 хоног бүрийн яг энэ өнөөдрөөс эхлэн дэлхийн улс төр гэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд төлөвлөлт өргөхөд бэлэн болоод байна. Энэ нэвтрүүлгээр маань олон улс судлаачид эрдэмтэн доктор гэдэг ер нь энэ дэлхийн улс төр болон олон улсын аюулгүй байдал, олон улсын түвшинд өнөөдөр улс төр ямар түвшинд явж байна гэсэн ийм олон халуун сэдвүүдээр ярилцахаар бид зочдыг урьж ирүүлэх юм байгаа маа. Өнөөдөр ингээд эхний дугаарт маань эдийн засгийн ухааны доктор Аюр сайхан хүрэлцэн ирээд байна. Таны бидний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Таныг өрсөн шалтгаан нь бол үзэгчдэд тодруулж хэлэхэд саяхан Бакуд дэлхийн олон улсын форум болж өнгөрсөн. Энэ дээр олон туйлд дэлхий гэсэн урайнд ор явагдсан энэ форумд дэлхийн 53 орны 300 гаруй төлөөлөгчдөж оролцлоо гэдэг нэлийн юм далаацтай форум болж өнгөрсөн л дээ. Энд Монгол улсаа төлөөлөд оролцоод ирсэн манай Монгол улс ямар төлөөлөлтөд оролцож ирэв, энэ форумаар ер нь ямар асуудал ярива та үзэгчтэй энэ талаар яриагаа эхлэх үү? Дэлхийн Баку форум 4 дахь удаага болж өндөрлөлөө. За энэ Баку форум бол ер нь бүс нутагта төдийгүй энэ дэлхийн нийтийн анхаарлыг татсан маш олон улсын өндөр дээд хэмжээнд төлөөллийг оролцуулсан ийм форум болдог болсон. За нийтдээ таны хэлсэн дагуу 53 оны ерөнхийлөгч, ерөнхий сайд, засгийн газрын гишүүн, өмнө эдгээр албатад ажиллаж исэн хүмүүс тэргүүтээ 300-га төлөөлөгчд оролцлоо. За оролцохдоо дэлхийн нийтийн аюулгүй байдал, терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, за эмэгтэйчүүдийн эрх, гендер зэрэг асуудлуудыг хэлцлээ. За Монгол улсаас энэ Баку форумд анх удаага оролцож байна. За өнөө төлөөлөгчөөр Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Багуунтайгаа хамт оролцоод ирлээ. Монгол улсын хувьд энэ форумд ер нь ямар асуудалтай илүү голчлон анхаарах, ямар байр суурьтай оролцсон бэ? Баку форумоор гол хэлсэн асуудлууд бол Сир, Украины хямрал, дөрвөстэй асуудал, за бүс нутаг болон дэлхийн нийтийн эмэгтэйчүүдийн эрх, гендрийн асуудал, за терроризмын асуудал, эрчим хүчний асуудал, эдийн засгийн хамралуудын асуудлыг хэлцлээ. Монгол улсын хувьд ер нь энэ олон улсын эдгээр хурал зөвлөгөө ер нь хоёр талд болон олон талд харилцаанд тодорхой байр суурьтай оролцдог. За энэ байр суурь бол Монгол улсын гадаад бодлогын үзэл баримталтай тодорхой тусгасан байдаг. Монгол улс энхийг эрхэмлсэн нээлттэй олон тулгуурт бие даасан хараат бус юм гадаад бодлогыг явуулнаа гэж заасан байгаа. За мөн төвчлэн Монгол улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн эрх шигт нийцэж шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулнаа. За ингэхдээ хүний эрх хэрэгчлөөг дээдлэх, цөмийн болон үе олноор хөнөөхөн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, зөрчилдөөнийг таслан зогсоох, энхийг сахиулах, үйл ажиллагаанд оролцох, бүтээн байгуулалтанд дэмжих зэрэг ийм байр суурьтай оролцоно гэдэг ингээд тодорхой заасан байдаг. Энэ байр суурьнасаа энэ форумд оролцсон. Бакугийн форум анхаарал татсан зүйл нь олон туйлд дэлхийн суурьнд явагдсан тийм ээ. Өнөөдөр ихэд дэлхийн улс төрийн тавцанд олон туйлд дэлхий болох юм боломж нэгийг харагдахгүй байгаад байгаа юм шиг нэг талаасаа юу гэхээр бүс нутаг болгонд юм дайндаж өрнж जैन дээрэс нь та түрүү хэллээ Сир, Украин одоо хүртэл хямралтай иргэний дайнтай байгаа. Энэ форумор жишээ нь Украины асуудал дээр ер нь улс орнууд ямар байр суурьтай байна? Азербайджан жишээ нь олон ургалж үзэлтэй улс төрийн тогтолцоотой гэдгээрийг халдвартай шүү дээ. Тэр ч утгаараа энэ форумыг зохион байгуулсан баг. Тэгэхэд энэ Украины асуудал ягаад заавал Украины асуудлыг голчлон сонирхоод байгаа юм бэ гэхээр Украины асуудлын улмаас Орос Албаны улсад хориг тавьж байгаа, энийг бүхэн сайн мэдж байгаа. Энэ хоригийн улмаас одоо энэ Оросыг нэг шахаанд ингээд оруулаад байгаа юм шиг. Энэ эргээд манай хойд төвшөд үзүүлж байгаа энэ дарамт, энэ шахаа манай улсад нөлөөлөх юм санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ Украины асуудлаар ер нь голчлон ямар хөө байр суурьтай байна улс орнууд? Дэлхийн нийт ер нь бол хоёр туйлд дэлхийн ертөнц байлаа шүү дээ. Ер нь хоёр блок хуваагдаад бүгд эдгээр блокийг дагсан ийм бодлого явагдчихлаа. За яг өнөөдрийн энэ цаг үед юу тодорхой гэх юм бол тодорхой том гүрнүүд дангаараа бүс нутгийн болон дэлхийн нийтийн хамарсан энэ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, тодорхойлох, бодлогыг нь тодорхойлох, хэрэгжүүлэх ийм боломжгүй болсон байна гэдэг нь харагдаж байна. Хэрвээ ингэж бол шийдвэрлэхээр оролдох юм бол бас ихээхэн хохирол учруулж байгаа нь харагдаж байна.
Тийм учраас томоохон зөрчилдөөн тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд одоо ерөөсөө энэ олон улсын одоо энэ дэлхийн хамтын нийгэмлэгийн оролцоотой нийт одоо улс орнуудын оролцоотой дуу хоолойг гаргаж иж ингэж харилцан зөвшөлтслийн дагуу ингэж шийдвэрлэх шаардлагатай болсон байна гэдэг нь харагдаж байна. За манай улс бол бас геополитикийн хувьд маш онцлогтой улс орон. Дэлхийн одоо хоёр том хөрштэй. Энэ хоёр хөрш бол дэлхийн энэ улс төр нийгэм эдийн засагт бол нэлээд томоохон одоо нөлөө бүхий байр суурьтай оролцдог бүгд найрамдтар улс байна, Оросын холбооны улс байна. Тэгэхээр эдгээр одоо улстай хамааралтай, эдгээр улсын оролцоотой энэ явж байгаа дэлхийн нийтийн одоо энэ үйл явдал болгон одоо Монгол улстай хамааралтай гэсэн үг. Сайн хэлсэн Сирийн болон Украины энэ хямралд бол Оросын холбооны улс бас нэлээд одоо нөлөө бүхий одоо энэ одоо оролцоод тийм ээ нэг одоо шийдвэрлэх тийм ээ тал дээр ажиллаж байгаа. Аль нэг талыг баримтлаад ингэ ажиллаж байгаа. За Украины хувьд Украины хямрал 2013 онд эхэлсэн. 2013 онд тухайн үеийн одоо ерөнхийлөгч Янукович одоо Европын холбоотой тодорхой хэмжээний гэрээ хэлцээр явуулж ирсэн. Энэ гэрээ хэлцээр нь бол улмаар алстаа Украиныг Европын холбоонд нэгтгэх, ингэхийн тулд Европын холбооны одоо эрх зүй, эдийн засгийн, нийгмийн одоо тодорхой харилцаануудыг Европын холбооны энэ жишгт нийцүүлэхээр өөрчлөхөд чиглэгдсэн юм хэлцээр байсан. За энэ хэлцээрээ бол одоо 2013 оны 11 сард таслан зогсоосноос болоод энд бол эсэргүүцлийн хөдөлгөөн одоо үүссэн. За яг үүнтэй зэрэгцээд Оросын холбооны улсаас тодорхой одоо зүйлийг санал болгосон. Энэ юу гэх юм бол Беларусь, одоо энэ Казахстан, Украин, Оросын холбооны улсын гаалын холбоог одоо байгуулж энэ тал дээр бас нэг эдийн засгийн блок байгуулъя гэдэг саналыг бас болгосон байсан. За ийм учраас Украинд бол ерөнхийдөө үйл бодол хоёр хуваагдсан. Нэг нь бол Европын холбоонд нэгтгэхийг дэмжсэн, нөгөөх нь тусгаар байдлаар одоо үйл ажиллагаагаа явуулах гэдгийг дэмжсэн. Үүний улмаас одоо зөрчилдөөн үүсч энэ нь улмаар одоо иргэний дайнд хүрлээ. Ингээ 2014 онд Янукович улс орноо одоо 2 дугаар сард орхиос өөр аргагүй төрсөн. За үүний улмаас одоо тухайн үед одоо тодорхой хүн амын тодорхой хэсгийг хамарсан сонгуул болоод одоогийн ерөнхийлөгч Порошенко одоо төрийн эрхэнд гарсан байгаа. За төрийн эрхэнд гараад Европын холбоотой хийх хэлцээрээ үргэлжлүүлж эдийн засгийн харилцаатай холбоотой хэсэгт нь гарын үсгээ зурсан байгаа. Өвчин Украины одоо асуудал бол огт шийдэгдээгүй, хямрал зөрчил нь үргэлжилж байна. Эдгээр улс дээр тодорхой зөрчилдөөн тэмцэл байна. За ерөнхийдөө одоо Оросын талыг баримтлагчид болон барууны талын баримтлагчид болоод хуваагдаад за Оросын талын баримтлагчид бол Луганск одоо энэ Донецкийн бүс нутаг тийм ээ Донбассын бүс нутагт ерөнхийдөө төвлөрж байна. Тэгээ энд бол асар их зөрчилдөөн одоо одоохөр нь үргэлжилж байна. Таныг яг сая форумд оролцож байх үеэр Бакугийн форум үргэлжлэж байх хугацаанд Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Сириэс зэрэг гаргах тушаал өгсөндөө. Тэгээд энэ гинтийн шийдвэр хэвлэлүүдээр бол энэ Америк нэгдсэн улсад барьсан хамгийн том сюрприз байлаа гэд мэдээлж ирсэн. Таны хувьд юу нь яагаад заавал яг энэ цаг үед одоо Сири иргэд жишээл болгоомжлжсэн шүү дээ. Яг хэрвээ Оросын цэргүүд гараад явчихвал бидний нөхцөл байдал бүр хүнд болно гэсэн байдалтай байсан. Харин Путин Асадтай уцаар ярингуутлаа ерөөсөө маш хурдан ганцхан өдөр дотор ийм шийдвэр гаргасан шүү дээ. Таны ингээд судлаач олон улсын байдлыг ингээд судалдаг хүний хувьд энэ шийдвэр юу нүүтэй холбоотой юм бол цаашдын Сирийн нөхцөл байдал хэрхээр их бол? За Сирийн нөхцөл байдал бол дэлхийн нийтийн тулгымцсан асуудал юм. Яг гэвэл Сирийн энэ хямрал зөрчилдөөн энэ дотоодын дан хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалж бусад одоо тодорхой бүс нутгийн бусад улсуудад нөлөөлөх үүгээр дамжуулаад бас дэлхийн улс орнууд нөлөөлөх, нийгэм эдийн засагт нөлөөлөх ийм зүйл харагдаж байна л да. Сирийн одоо Башар Асадын дэглэмийг одоо эсэргүүцэж, тийм ээ, дэглэмийг нь нураах, өөрчлөлт шинжилгээг авчрах ийм зорилгоор одоо усгал тэмцэл өрнөсөн байгаа. 2011 онд одоо бусад Египет, Тунис, одоо Ливд өрнөсөн энэ Арабын усгалын одоо энэ давалгаа нь Сирд нөлөөлсөн. За энийг нөлөөлөхдөө
олон улсын одоо бусад улс орнууд идэвхтэй оролцсон. Сирийн Башар Асадын талд бол олон жил хамтарч ажилласан одоо Оросын холбооны улс, Иран, тийм ээ, Ирак зэрэг улсууд дэмждэг. Тэгээ түүний одоо эсрэг талд нь босгочдын талд бол одоо Америкийн нэгдсэн улс, тийм ээ, барууныхаа Европын холбоо болон одоо Сауди Араб зэрэг улсууд байдаг. За энэ зөвхөн олон улсын одоо улс орнуудын нөлөөнөөс гадна энэ шашин хоорондын зөрчилдөөн маягтай яваад байгаа. Сүүний шаа гэсэн энэ шинэ урсгалуудын ус хоорондын зөрчилдөөн болоод яваад байгаа. Тэгэхээр энэ саяхан 2016 оны 2 дугаар сарын 1-нд Нүүбийн дэмжлэгтэйгээр одоо энэ Женевт энэ Сир дэнхийг одоо бий болгох тийм зөрчилдөөний зогсоохын хэлэлцээр явагдаж эхэлсэн байгаа. За энэний нөлөөнөөс одоо тодорхой Оросын холбооны улс болон бусад орнуудын зүгээс одоо асуудлыг одоо зохицуулахын алхмууд бас нэлээд хийгдээд явж байна л да. Ер нь Сирд чөлөөтөө арчилсан сонгуул явуулъя гэдэг дээр санал нэгдэж байна. Гагцхүү одоо Башар Асади гэдэг одоо хүнийг асуудлыг нь яаж шийдэх вэ гэдэг дээр санал бас нэлээд зөрчилдөөнтэй маргаантай хэвээрээ байна. Тийм учраас баг зэрэгүүд ашраад байна. Ер нь миний одоо харж байгаагаар бол за энэ Башар Асадыг одоо түлхэн унгааснаар Сирийн ард түмэн одоо аз жаргалтай ийм тайван сайхан амьдралд хүрнэ гэж ингэж ярьж байгаа л да. Одоо ялангуяа барууных. Гэвч энэ одоо харагдаад байгаа нотлогдоод байгаа асуудал юу гэх юм бол Ливийн асуудал байна, Иракийн асуудал байна, Египтийн асуудал байна, тийм ээ. Эдгээр улсад одоо үнэхээр одоо арчлал, хүний эрхийг авчирна, тийм ээ, эрхчлөөг авчирна, хөгжил цэцгэлийг авчирна гэж одоо ялангуяа энэ барууны улсууд Америк тэргүүтээ ингэж тунхаглаж одоо зарлж, тийм ээ, цэрэг зэвсгээ орж, хөндлөнгөөс нөлөөлж ингэж оролцож дэглэмээ өөрчлөлөө шүү дээ. Тэр дарангуулагч лидерийг нь байхгүй боллоо шүү дээ, тийм. Гэтэл эдгээр улсууд одоо юу байна гэх юм бол асар том эдийн засгийн хямрал байна. Эдийн засгийн тэр одоо байгалийн баялаг, тэр их баялагтай, тэр их сайхан одоо хөгжих боломжтой байсан үе шаттайгаар одоо олон улсад нээгдэжсэн, тийм ээ. Энэ улсууд одоо тэгэхээр одоо хагцал, зовлон, ард иргэд нь хоорондоо бие биенийг айлж талсан, бие биендээ үл итгэсэн, үзэн ядсан, тийм ээ. Тэнд от суурин одоо сүйдсэн, одоо ийм тогтворгүй ийм одоо байр сууринд ирсэн. Энэ тогтворгүй байдал орсноор одоо бүс нутгийн улс орнууд хоорондоо зохицоод тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн харилцаанд оролцдог байсан бол одоо тэнд эдгээр улсуудын эрх мэдэл бол хамгийн одоо бага хэмжээнд хүрсэн. Оронд нь бол дэлхийн одоо томоохон гүрнүүдийн бодлого тэнд одоо явж байна. Тэгэхээр энэ Сирийн асуудлыг одоо маш зөв байдлаар одоо энхийн замаар ялангуяа энэ ард түмнийг нь хооронд нь одоо уг хэлээ ойлгох энэ нөхцөл байдалд оруулж асуудлыг шийдэхгүйгээр хүчээр ингээ аль нэг улс гүрэн эрх ашигтай нийцүүлж шийдвэрлэх юм бол зөвхөн Сирийн асуудал биш. Энэ эргээд одоо ялангуяа одоо бүс нутагт нөлөөлөх Турк байна, тийм ээ. Ирак угаасаа одоо хүнд байдалтай байна. За Иранд бол нөлөөлөх маш том магадaltaй гэж үзэж байгаа. Иран өнөөдөр одоо нефттэй, тийм ээ, цөмийн энергитэй маш өндөр хөгжиж байна. Тэнд ард түмэн нь бол үнэхээр одоо ард түмнээ ч гэсэн бас хангалуун амьдрахад одоо анхаарал тавьж байна. Улс орноос нь. Гэтэл энэ тогтвортой байна. Одоо хамгийн тогтвортой улс байна. Иран улсад ч гэсэн нөлөөлөн цаашдаа нөлөөлөх юм одоо эрсдэлтэй. Дэлхийн томоохон бодлого одоо өнөөдөр хэвлэл мэдээлэл бүр ингээд ил тод болчихсон ямар ч дурын нэг үзэгчтэй сайтаар ороод олон улсад юу болж байна, нийт цаана юу байна гэдэг мэдээллүүдийг бас маш олон үндэскээс авах боломжтой бас. Нэг хүн бүр мэдчихэж байгаа ахaltaа яг энэ таны түрүүн хэлсэн дэлхийн томоохон орнуудын бодлого гэдгийн цаана хөвчлэн нийтэд тухайн улс орны эдийн засгийн эрх ашиг яваад байна гэдэг. Та түрүүний тэр дэлхийн томоохон орнуудын бодлого гэдгийг нэг жоохон дэлгэрүүлээд ярих уу? Таны олон судлаачийн үднээс юу гэж бодож байна? Энэ бодлого бол нэгдүгээрт эдийн засгийн бодлого. Дэлхийн одоо нөөц баялагийг одоо хэрхэн яаж шийдэх үү, тийм ээ? Энэ одоо тодорхой нөөц баялаг жишээлбэл нефть, байгалийн хийч гэдэг юм уу, тийм ээ? Мөн зарим бүс нутагт бас энэ цэвэр усны томоохон усан сангийн асуудлууд байдаг л та. Эдгээр нөөц баялагийг яаж зарцуулах уу? Үнэ хашийг нь хэрхэн яаж одоо дээш нь доош нь хэлбэлзүүлж одоо тогтоох уу, тийм ээ? Геополитикийн хувьд бол одоо тодорхой бүс нутагт өөрсдийнхөө одоо нөлөөллийг тогтоох тодорхой одоо
бүс нутагт зэргийн баазаа байрлуулах, хяналтандаа байлгах зэргийн сонирхолтой байдаг. За энэ манай зүүн хойд Азийн бүс нутагт ч гэсэн одоо тодорхой зүйл ажиглагдж байгаа. За манай улсын хувьд сайн хэлсэн бүгд найрамд хятад улс бол ер нь харьцангуй төвийг сахисан байр суурьтай оролцож байгаа. Ялангуяа Украины асуудалд бол огт оролцохгүй гэдгээ бол мэдгдсэн байгаа. За зөвхөн Оросын холбооны улсын хувьд бол аль одоо энэ асуудлууд бол бас нэлээд ролтой ингээ оролцож байгаа. За манай улсын сонирхолтой юм бэ гэх юм бол бүс нутагт болон дэлхийн дахинд их тайван байх хэрэгтэй. Ялангуяа бүс нутагт манай бүс нутагт болон хоёр хөрш тогтвортой байх хэрэгтэй. Дайн самуунгүй байх хэрэгтэй. Эдийн засгийн хямралгүй байх хэрэгтэй гэдэг бол манай эрх ашигт бол нээсэн. Ер нь энэ ялангуяа Америк болон барууны улсуудын энэ хандлага нь бол нэлээд одоо миний одоо өөрийн харахад бол төрмгийлсэн байдалтай бүс нутгийг хямраах, ард иргэдийн одоо энэ хоорондын одоо энэ өдөөн төрхирсэн байдлыг бол одоо нэлээд хөлн нэмтсэн байдалтай байжгаад эргээд одоо дараагийн гарсан засгийн газарт бол нэлээд нөлөөгөө тогтоож энэ улмаар одоо тухайн бүс нутгийг хяналтандаа авах юм одоо байр суурьтай байдаг. Гэсэн энэ одоо байр суурийг ч гэсэн нэлээд олон судлаач сая Бакугийн форум дээр илэрхийлж лээ л да. Тэгэхээр бидний хувьд энэ анхаарах зүйл нь юу гэх юм бол ерөөсөө ялангуяа улс их орондоо тийм ээ гадны одоо хатгалга, нөлөөнд үл автах одоо хоорондоо манайч одоо байгалийн баялаг асар ихтэй. За манай саяхан одоо Баабар нийтлэгч одоо бичсэн байлээ тийм ээ 3 сарын одоо дундуур Америкчуудыг яагаад ингэж одоо болгоомжлсон юм байдалтай байгаа. Манайх бол үнэхээр жижигхэн орон. Америкчууд манайхыг сонирхно гэж огт байхгүй шүү дээ. Тэр бол асар худлаа. Тэрийг бол сонирхож байгаа юу? Дээдийн зэрэгээр сонирхож байгаа. Яагаад гэвэл энэ хоёр гүрний дунд байрлаж байгаа энэ бүс нутгийг бол сонирхгүй том гүрэн гэж бол байхгүй. Учираас Оросын холбооны улс ч юм уу бүгд найрамд хятад улсыг одоо яаж тогтворгүй болох юм бэ гэх юм бол бүгд найрамд хятад улсын одоо нэг хятадын бодлогыг манай улс дэмждэг шүү дээ. Тэгэхээр одоо энэ Тибетийн асуудал байна, тийм ээ, Төвдийн асуудал байна. За энэ уугуурын асуудал зэрэг өвөр Монголын асуудал дээр бол ерөнхийдөө нэгдмэл байр суурьтай дайн самуунгүй их байж иж одоо манай улс ч гэсэн аюулгүй байдал хангагдана. Яг энэтэй адилхан Оросын холбооны улсын ойр орчмын бүс нутгийг одоо хямраах, тогтворгүй болгох, энд нь одоо магадгүй одоо зөрчилдөөн, тэмцэл зөрчилдөөн энийг үүсэх энэ бодлогыг бол цаагаараа одоо явуулж байгаа нь бол тодорхой. Юм учраас ялангуяа Монгол улсад энэ ард иргэдийг одоо талцуулсан, хитрхи одоо нэг талыг барьсан, тийм ээ, зөвшөлдсөн, хоорондын ойлголцлын бус хүч тэрэмгээлсэн бодлого болгон одоо иргэдийг маань хооронд нь талцуулдаг, тийм ээ. Бие биенийхээ одоо эсрэг одоо нэлээд одоо хурцаар үйл ажил одоо үг хэлээ илэрхийлэх одоо улмаар одоо нэлээд 7 сарын 1-ний үйл явдал чин хоорондын одоо үзэл бодлын зөрчлөөс болоод нэлээд томоохон одоо зөрчилдөөн таг үйл явдал боллоо шүү дээ, тийм ээ. Энийг бол үнэхээр давтаж болохгүй. Тийм учраас төр засгийн зүгээс ч гэсэн аль болохоор одоо олон төрнийхөө оролцоог хангасан, улс төрийн намууд хоорондоо ойлголцсон ард иргэдэд талцуулахгүй байх ийм чухал байна. Тэгэхгүй ямар нэгэн асуудлыг одоо барьж аваад парламент дэх улс төрийн намууд байнга талтсан, бие бинийгээ шүүмжилсэн, улмаар ард түмэндээ одоо янз бүрээр ойлгуулж ард түмнээ талтсан юм үйл ажиллагаа явуулж бидний дотоодын тогоомдох хэрүүлээ одоо үнэхээр орхиод дэлхийн нийтэд болж байгаа өөрчлөлтийг одоо анхааралтай ажиглаад энэ өөрчлөлт хямралт донд улсынхаа тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг авч үлдэж улс орноо одоо яаж эндээс хөгжүүлэх вэ? Байгалийн баялагаа одоо яаж зөв зүйтэй ашиглах вэ гэдгийг одоо бодож хамтын шийдвэр гаргах үнэхээр юм цаг нь болсон байна гэж харагдаж байна. Ер нь бол маш ингээнээр хэлэхэд 2 хүн хэрэлдэхэд 3 дахь нь хождгоо гэсэн нэг үг байдаг шүү дээ. Тэр зарчмыг л бодох хэрэгтэй байна л да, тийм ээ. Энэ Бакугийн форумыг Канадын ерөнхий сайд асан нээж үг хэлэхдээ өнөөдөр бол яг түрүү хэлсэн таны инх тайван тогтвортой байдлыг дэлхийд дахинд ингээд тогтоох нь маш чухал юм а гэж онцолж байсан. Гэтэл өнөөдөр сүүлийн үед одоо энэ Сир, Украин байна. Дээрэс нь Хойд Солонгос маш их анхааралтай эхэллээ. Өдөр болгон өдөө хатгсан сүрдүүлэг явуулж байна. За одоо удаа дараа баллистик пуужийг харавчлаа.
Тэгэхээр энэ хойд Солонгосын хойгийн асуудал дээр та ямар хөө байр суурьтай байна вэ? Ер нь цаашлаад энэ хойд Солонгос ингэж их удаа дараа сүрдүүлэх хийснээр 6 талт хэлэлцээр ер нь дахиж сэргийх болов. Тэгэхээр за Канадын ерөнхий сайд Justin Trudeau бас нээлттэй үгэндээ хэлсэн. Ер нь энэ хямралыг одоо шийдэхин тулд яриа хэлцээрийн замаар бас шийдэх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын бүгднгийнх нь өөрөг оролцоо хэрэгтэй гэж. Үүн дээр ч гэсэн маш олон одоо улсын одоо төрийн тэргүүд байр суурь нэгтгэсэн байгаа. Солонгосын хойдын асуудал манайтай яхарга холбоотой. Зүүн хойд Азийн одоо нэлээд одоо толгомцсон асуудал байгаа. Дэлхийн нийтэд нөлөөлж байгаа. За энэ дээр манайх бол бүгд найрамд арчилсан Солонгос ард улстай уламжлалт, найрсаг харилцаатай байдаг, онцлогтой. За тийм учраас за манай Монгол улсын ер нь одоо сонирхол бол одоо бүс нутагт болон дэлхийд инх тайвныг тогтоох. За сая гадаад бодлогын үзлээ баримталтаа нэрээ тодорхой тусгасны дагуу цөмийн болон өвөө олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах зэрэг энэ үйл ажиллагаанд дэмжнэ гэж заасан байдаг. Үүнийхээ дагуу байр суурьтай оролцдог. Солонгосын хойд инхийг сахиулах ёстой, цөмийн зэвсэг байх ёсгүй гэж үздэг. Монгол улс бол хойд Солонгостой найрсаг, уламжлалт, сайн харилцаатай байдгийн хувьд энэ бүс нутагт ойлголцыг бэхжүүлэх, яриа хэлцээрийг явуулж одоо цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх эргээд хойд Солонгосын юмс зүгээс энэ дэлхийн одоо улс орнууд хойд Солонгосын одоо тодорхой бие даасан бодлогыг дэмжих тийм ээ эдгээрт хаалт хоригоо одоо цуцлах зэрэг энэ асуудал дээр нь дэмжихэд Монгол улс бас яриа хэлцээрийг нь одоо зохион байгуулах тийм ээ зуужлагч байдлаар одоо төвийг сагсан бүс нутаг буюу Улаанбаатарт энэ яриа хэлцээрийг одоо зохион байгуулах боломжтой гэж үздэг л дээ. Та Бакугийн форумд оролцож ирсэн учраас бидний өнөөдрийн ярилцлагын сэдэв маань маш их өргөн хүрээтэй байлаа л да. Ингээд цугц дурдаад явчихлаа. Дараагийн удаа уулзахдаа илүү нэг сэдвээр барьж аваад илүү тодорхой сайхан ярих боломж олдох байхаа гэж найдаж байна. Ингээд нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Урилга хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.